Монгол Улсын ерөнхийлөгч Итали улсад төрийн ажил хийж байна. За энэ ажилтай холбогдуулаад бизнес форум анх удаа зохион байгуулагдж байна. За энэхүү бизнес форумд Монголын 70 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй бизнес эрхлэгчид явж байна. За мөн Италийн талаас мөн адилхан 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. За энэхүү арга хэмжээнд бол мэдээж Монголын талаас бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал цагаан алт зэрэг хөдөлгөөнүүдийн төлөөлөлд явж байгаа. За өнөөдрийн бизнес форум дээр дөрвөн санамжчид гарын үсэг зурж байна. За мэдээж Монголын талаас самсан нодорынхаа 80 гаруй хувийг Итали улс руу гаргаж байгаа. Дээрээс нь бид бас Итали улсаас бас хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай тоног төхөөрөмж бас авдаг. Тийм учраас цаашдаа энэ хамтын ажиллагаагаа улам хөрвжүүлэх талаар хоёр талын танилцуулгууд нэлээд хийлээ. Тэгээ манай талын боломжууд ийм байна, Италийн талын боломжууд ийм байна. Тэгээ цаашдаа бид нар хамтраад энэ эдийн засаг болон өр өгөөж улам нэмэгдүүлэх талаар нэлээд хамтын ажиллагаа, коммуникашн ажлууд хийгдэж байна л да.